Эрдэнэс таван толгой компанид бүгд найрамдлагчдад дурдсан Чалко төлөх 350 сая америк доллар өчтөр төлж дуслаа. Одоогоос 6 жилийн өмнө засгийн газар 350 сая америк долларыг зээлж оронд нь 5 нөрсөө нийлүүлэх гэрээг урд хүрштэй байгуулад байсан юм а. Албан тушаалтны хийсэн ажлыг үнэлэхийн тулд мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл мэдээлэл нь иргэн очихдоо дутуу хагас говьлсан байдлаар очих магадлалтай гэж Монголын медиа корпорац үзжээ. Тиймээс иргэдэд мэдээлэл олгож байж дүгнүүлэх зорилготойгоор зөвлөлт хуулцалтыг зохион байгуулснаа өчигдөр тайлбарлаа. Мөн тэд ерөнхийлөгч хийсэн ажлынхаа тайлан тавьж байгаа нь Монголын төрд шин жишг болж байгааг онцлсан байна. Дэлхийн эмч нарын өдөр өчигдөр тохиолоо анх 1933 оны 3 дугаар сарын 30-нд Америкийн нэгдсэн улсад эмч нарын өдрийг тэмдэглэсэн түүхтэй бөгөөд 1990 онд жилбэрийн 3 дугаар сарын 30-ныг үндэсний эмч нарын өдөр болгон тэмдэглэхээр тогтжээ. Нийтийн тээврээр үнэгүй зорчих хэрэгтэй иргэдийн 20 мянган ширхэг картыг өчигдөр өнөөдөр нийгмийн ажилтнтай хамтран үндэслийн тээврийн газраас нийгмийн зорилтод бүлгийн хүмүүст тарааж эхэллээ. Тэд мөн үнэгүй зорчих эрхийн карт авсан иргэдэд карт борлуулах цэнэглэх төвүүдэд очиж тухайн картаа цэнэглүүлэн нийтийн тээврээр зорчих боломжоо нээлгэх шаардлагатайг өчигдөр хэвлэлийн магуул хийж анхаарууллаа. Монголын медиа корпорацаас зохион байгуулж байгаа ардын үг иргэдийн зөвлөлт хэлэлцүүлэг өнгөрсөн мягмар гарагт боллоо. Энэ удаагийн зөвлөлт хэлэлцүүлэгт хөндлөнгийн МЕК судалгааны төвийн санамсаргүй төврийн аргаар сонгосон иргэд оролцож Монгол Улсын ерөнхийлөгч Захагийн элбэгдөрчийн 8 жилийн ажилд 1-ээс 10 хүртэлх оноогоор үнэлжээ. Ингээд иргэдээс нууц санал хураалтаар үнэлгээг авахд нийт 8.4 оног ерөнхийлөгч элбэгдөрчид өгсөн байна. Монгол улс өчигдөр өглөө 8 цагт шинээр 7 агаарын зам нээж шинэ замын анхны зорчигч нь Германы Чартер B777 онгоцоллоо. Төрөөс иргэний нисхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого хэмээх баримт бичиг дурдсны дагуу 3 шаттайгаар PBN агаарын замыг нэвтрүүлэх ажлын 2 дахь шат нь ийхүү хэрэгжиж эхэллээ. Дорнод аймгийн төв Чабалсан хотоос Хавраг арга хашаад бомтоор Манжуур хот хүртэлх улс хооронд өчигдрөөс эхлэн том оврын автобус явж эхэллээ.